Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. оны 10 сарын 3-ны өдөр Парис хотод шөнийн 2 цаг 30 минутын үед хуурамч цагдаагийн хувцастай нүүрэндээ маск зүүсэн 5 эрэгтэй зочид буудлын руу дайрч орсон. Тэдний нэг нь болохоор ресепшн руу буу тулгаад рефери ихнэр хаана байна гэж хашгирч эхэлсэн. Нөгөө ресепшн мэдээж айсандаа тэднийг дагуулад хаана байрлаж байгааг нь зааж өгсөн. За өрөөнд болохоор Ким Кардашиан ганцаараа зөвхөн халаад өмссөн орон дээрээ хэвтчихсэн. Тэр бол гар утсаа скролтцсон, ер нь бараг унтах гад хэвтчихсэн нь бол тэр байсан. За тэр үед мэдээж амьдралынх нь хамгийн хар бараа мөч тохиолдож гин гэдгийг бол огт мэдээгүй. 2016 оны 9 сарын 28-нд Ким Кардашиан хувийн онгоцоороо өөрийн туслах бас хамгаалагчтайгаа Парис руу ниссэн юм байна. Тухайн үед түүний нөхөр байсан Kanye West тэднэртэй хамт бол байгаагүй. За яагаад гэхээр тэр бол Saint Pablo аялан тоглолтод Америк даяар одоо хийж исэн юм билээ. За аялан тоглолтоо дуусгахыг нь хүлээлгүй Ким бол Парис руу загварын 7 хоногт оролцохоор явсан нь тэр байсан. 9 сарын 28-ны өглөөний 10 цаг 40 минутанд тэр бол Paris Le Bourget Airport дээр буусан. За удаагүй эгч дүүнэр болох Courtney бас Kendall бол тус тусынхаа нислэгээр араас нь ирэх байсан юм байна. За тэгээд очисныхоо дараа тэр бол энэ тэрүүгээр яваад ерөөсөө л Парист хаана том брэндүүдийн шоу зохион байгуулагдчихээн тэр болгон дээр очисон харагдчихсан. Givenchy-гийн шоунд оролцоод Off-White-ийн урд игнэнд сууж private оройн зоогонд урагдаад за энэ бүхнийгээ фэнүүдтэй үзүүлж харуулахыг бол зорж исэн. За бүх зүйл түүний хувьд бол нээлттэй байсан гэсэн үг. Камернууд Ким Кардашианыг хаан ч явсан дагаж хүмүүс түүнийг бол хаана хизээ юу хийж байгааг нь хөдөлгөөн болгоныг нь хараад байжсэн. Олон хүний мөрөөдлийн амьдралаар тэр амьдарч байгаа ч гэсэн за энэ удаад түүнийг хэцүүхэн зүйлтэй нүүр тулна гэж хинч төсөөлөөгүй. Ерөнхийдөө Парист ирсэн эхний өдрөл асуудлууд бол эхэлсэн билээ. За Витали гэдэг нэртэй этгээд гинэт түүн рүү ойртож ирээд барьж тэрхийг бол оролцсон. За энэ нь түүний хувьд эхний анхааруулга байсан. Танихгүй хүмүүс өөрлөө нь ингээд яаж амархан ойртож чаддаг гэдгийн дохио байсан. Гэхдээ Ким бол үргэлжлүүлж пост хийсээр байсан. За өдөр шөнө хамаагүй стори хийгээд, лайв хийгээд, Hotel de Portales гээд буудалж исэн газрынхаа өрөөндөө камера асааж бичлэгүүд хийсээр байсан. Кимийн буусан зочид буудлыг алдартнууд болохоор No Address Hotel гэж нэрлэдэг. За хотын төвийн хамгийн өндөр зэрэглэлийн бүсэд хар төмөр хаалганы цаана нуугдсан тансаг байранд дотроо лобби энтер гэж ерөөсөө байхгүй. Нарийн гудамж, кодтой хаалга, за нэг ресепшн л байдаг. За энийг алдартнууд нуугдаж амархад бол төгс газар гэж боддог байсан. Beyoncé, Madonna, Leonardo DiCaprio гэд олон хүн урд нь бол энд бууж исэн. За Kanye хүртэл энд олон жил одоо нэг байрыг эзэмшижсэн юм байна. За тэгчээд их нэртэйгээ тэр хоёр болохоор хормын аяллахаа үеэр ч гэсэн энэ нууц байранд байрлаж исэн юм байна. Байрлал нь өөрөө болохоор 19-р зууны үеийн Парисын язгууртны харш байсан. Тэгээд анхандаа болохоор хувийн ордон байжгаад 2004 онд Францын нэг тэр бумтан 38 сая доллараар худалдаж аваад тансаг зочид буудал болгож өөрчилсөн юм байна. Дотор нь болохоор 2 дээд зэрэглэлийн өрөө 9 тансаг люкс өрөөнүүд байдаг. За нэгийг нь буюу одоо хамгийн үнэтэй люкс өрөөг нь Ким Кардашиан захиалсан байсан. Нэг өдрийн төлбөр нь болохоор $16,800 хүрдэг одоо тийм буудал юм байна. Гэхдээ ийм тансаг, нам гүм, хувийн нууцлалыг эрхэмлсэн орчингийн сул тал нь гэх юм бол ажилтнууд цөөхөнтэй. За коридорт нь камер энэ төр ерөөсөө байдаггүй. Дотор орсны дараа бараг л хамгаалалт энэ төр гэж юм байхгүй. Ийм байдал нь угаасаа эрсдлийг хойноосоо дагуулсан. Яг уу одоо ингээд хувийн нууцлал гэдэг үүднээс олонний танил дэлхийд одоо алдартай хүмүүс энд нь байрладаг болохоор энд тэнд камер зоохоос татгалцсан байж болох ч гэсэн аюулгүй байдлыг хангах тал дээр за энэ зүйл нь бол алдаа болж хувирсан. Тэгээ ядж хахад Ким бол Парис руу нисгээс хэдхэн хоногийн өмнө Kanye түүнд $4 сая үнэтэй бүр тийм дэндийсэн том алмаазан сүүн бөгж бэлгэлцэн байсан. Тэгээ нөгөөх чинь Парист байх хугацаанд нөгөө бөгжөө гайхуулаад одоо сторидо хуваалцаж зургийг нь оруулж исэн. Гэхдээ энэн дээр бол Кимийн буруу гэж өрөөсөө байхгүй. Ер нь ямар ч ингээд эмэгтэй хүн сүүн одоо алмаазан том бөгж аваад сэтгэл нь хөдлөөд маш их баярлсан байхаас угаасаа гарцаагүй. За энэ зүйл нь харин өөр бодолтой хүмүүсийн анхаарлыг харамсалтай нь татчихсан. За тэгээд Ким Кардашиан биш
түүний үнэт эдлэлийг өөрсдийн байгаа болгосон гэсэн үг. Ингээд хэсэг бүлэг хүмүүс төлөвлөгөө зохиож эхэлсэн. Загварын 7 хоног эхлэхээс хэд хоногийн өмнө Парисын нэг нам гүм баарнд хідэн эрчүүд цугласан. За тэрний ярианы гол сэдэв нь бол загварын 7 хоног байгаагүй. Харин өөр зүйл дээр нарийн төлөвлөгөө хэрэгжүүлээд сууж исэн тэр байсан. Жуулчид ихэнхдээ Парисын энэ хар барам талыг хардаггүй. Тухайн цугласан эрчүүд бол хүч хэрэглэж жирийн нэг дээрэм хийх гэхээсээ илүү мэдээлэл тэдэнд бол хамгийн түрүүнд хэрэгтэй гэж ярилцсан. Тэгээ интернетээр баахан хайлт хийж агаад Каньягийн эхнэрийг сонгохоор болсон юм билэ. За Кимиг бол тэд нар яг үнэндээ алдарсан гэж юусоо хараагүй. Харин өөрсдийнх нь хувьд танил болсон Каньягийн эхнэр гэдэг тийм байдлаар харсан баг. Тэгээд Кимийн постуудыг нь хараад хаашаа явж байгааг нь ажиглаад зарим орой хамгаалагчгүй явдаг гэдгийг нь олж мэдсэн. Тэгээд байрлаж байгаа зочид буудлынхаа зохион байгуулалт, гудамж, цагдаагийн эргүүлийн цагийг нь хүртэл нарийн судлаад хамгийн нарийн деталийг хүртэл бэлтгэж эхэлсэн. За тэгээд хууль сахиулагчид буюу одоо цагдаагийн хантааз, албан ёсны юм шиг харагдуулах хуурамч үнэмлэх, хүмүүсийг сүрдүүлэх гарбуу гэд ерөнхийдөө бол дуу чимээ гаргахгүй байлгах хэмжээний айлгах зэвсэг хангалттай байсан. За 2016 оны 10 сарын 2-ны шөнө төлөвлөгөө хэрэгжихэд үндсэндээ бэлэн болсон байсан. Тэгээд 5 эрэгтэй бол зочид буудал руу явж очсон. 2 нь үүдний хэсэгт үлдээд 2 нь дээд давхар руу яваад нэг нь болохоор гадаа харуулт гарахаар байрлалаа эзэлсэн. Хүн болгоны үүрэг нь тодорхой. За илүү зүйл ерөөсөө ярихгүй шөнийн 2 цаг хагасын үед төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Тухайн оройн 9 цаг 45 минутын үед Ким болохоор Кортни, Кендалл хоёртой оройн хоол идсэний дараа нөгөө хоёр нь болохоор нэг шөнийн клуб руу цаашаа шоудах гээд явцсан. Харин Ким болохоор буудлын руугаа буцаад түүний хамгаалагч нь болохоор Кортни, Кендалл хоёрыг харгалзаж явах гээд ярьсан байсан юм билээ. Тэгчээд шөнө 1 цагт бол буудалтаа буцаж ирээд будгаа арилгаад шүршүүрт ороод халаадаа өмсөд унтахаар хэвцэн. За тухайн шөнө бол маш тийм амгалан тайван нам гүм байсан. За шөнийн 2 цаг 18 минутанд годомжны камерт бол цагдаагийн хувцастай 3 эрэгтэй дугуй унтсан. Кимийн байрлаж байгаа буудал руу ойртож байгаа дүрс бол бичигдсэн байсан. Араас нь 2 хүн явган ирж исэн. За энэ үеэр буудлын гол хаалга нь бол төвчөөтэй байдаг болохоор код оруулах хэрэгтэй, эсвэл дотор байгаа хүн хаалгыг онгойлгох ёстой байсан. Тэгээд цагдаагийн хувцастай 5 хүн хаалганы өмнө ирсэн чинь ресепшн болохоор мэдээж юу ч бодлохгүй хаалгаа бол тайлцсан. Угаасаа жинхэнэ цагдаа гэж бодсон байна. За тэгээд дайралт бол шууд эхэлсэн. Яг 2 цаг 32 минутанд Кимийн хаалга хүчтэй савагдаж нээгдээд 2 масктай эрэгтэй дотгошоо дайраад ороод ирсэн. Тэд нар бол ресепшны гарыг нь уяад амийг нь бооцсон байдалтай чирээд ороод ирсэн. Мэдээж Ким бол юу болоод байгааг ингээд ойлгохгүй хэсэг бол хөшсөн. Эхэндээ зүгээр энийг нь пранк гэж бодсон ч гэсэн яг үнэндээ гаранд нь буу байгааг олоод харсан. Тэгээ сандраад хамгаалагч руугаа залгахыг оролцсон ч гэсэн холбогдохоос нь өмнө нэг эрэгтэй болохоор утсыг нь түүнээс булаагаад авсан. За тэгээ нөгөөдөл чинь ингээ Францаар хашгираад Францаар юу яриад байгааг нь ойлгохгүй ч гэсэн газар хэвтэх ёстой гэдгийг ойлгоод тэд бол Кимийг гарыг нь арагшин татаж пластик уяагаар боосон байгаа. За нэг нь бол цүнхнээсээ скотч гаргаад ирсэн. За тэгчээд Кимийг татаад ойртуулсан чинь халаад нь сулраад дотоороо тэр бол юу ч өмсөөгүй нүцгэн байсан юм байна. За тэгээ Кимийг барьж байсан хүн нь болохоор 60 настай Аумар Айд Кедик гэдэг нэртэй хүн байсан. За энэ хүн болохоор яг энэхүү төлөвлөгөөг анханасаа гаргасан, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бүлгийн толгойлогч түүний хүмүүс болохоор өвгөн Аумар гэж дууддаг юм байна. Тэр бол олон 10 жил гэмт хэргийн хөндөд амьдэрсэн, зэвсэгтэй дээрэм, үнэт эдлийн хулгай бас шоронгийн амьдралаар амьдарч байсан тийм хүн байсан. 60 нас хүрэхэд тэр зүгээр энгийн нэг хулгайч биш болсон байсан. Парисын хуучин үеийн гэмт бүлгүүдийн дунд домог болсон тийм хүн юм байна. За тэгээ тэр бол Кимийн буудлын өрөөнд ороод энэ цаг үеийн хамгийн алдартай хүнийг дээрэмдчихсэн нь тэр байсан. Өрөөнд байсан 2 дахь хүнийг Дэри Дюбрей гэдэг. За энэ хүнийг цэнхэр нүдэт гэж хочилдог. Иймэрхүү дэрмийн хэргийг анх удаа хийж байгаа хүн блогт биш. За тэгээ тэр үеэр энэ хүн бараг юу ч яриаггүй, зүгээр л ажиллаа дуусгаад тэр чигтээ алга болъё гэсэн бодолтой очсон байсан. За тухайн үед бол Ким Кардашиан Аумар өөрийг нь хүчинтгчэн гэж бодсон юм байна. За тэгсэн чинь түүний хөлийг нь уяад дараа намыг нь боогоод угаалгын өрөө рүү чирээд оруулсан. Хөлүүлсэн ресепшн бол түүний ойролцоо хэвтжсэн. За дээрэмчид яг л хит хитэ удаа уйгахгүй давтсан юм шиг маш хурдан шаламгай зохион байгуулалттай ажиллаж байсан. За Дэри гээд залуу нөгөө хоёр руу бууд хулгацсан. За тэр үед бол Ким Кардашиан
өөрийг нь ингээд аалах гэж байна гэж маш их хайсан баг. За тэгээ нөгөө өвгөн авмаар бол өрөөг нь тэр чигт нь нэгжээд яг хайжсэн зүйлээ олохгүй байсан болохоор Ким дээр ойртож жоод бөөгж гэж хэлсэн байгаа. За Ким тэр үед бол толгой ингээд сэгсэрсэн. Гэхдээ энэ нь болохоор ингээд эсэргүүцэж байгаа зүйл ерөөсөө биш, харин ингээд юу хэлж байгаа гэдгийг нь ойлгоогүй байсан. Тэгээ гарыг нь ингээд татаад харсан чинь хуруунд нь нөгөө том алмазан бөгч нь бол бэжсэн. Тэгээ сүүн бөгчийг нь нөгөөх чинь булааж аваад дээшээ явж өөр үнэтэй цайтай зүйлүүдийг нь хайж эхэлсэн. Зүйлт, бөгж, эмэг, алт, алмаз гэд бүх зүйл бүр хэдхэн минутын дотор алга болсон. Тэр бүх хугацаанд Ким бол чимээгүй байсан. За тэгээд дотроо болохоор ингээд хүүхдүүдээ бодоод магадгүй энэ үеэр алуулах байхаа гэж бодож исэн талаараа хожим нь бол ярьсан байдаг. За гэхдээ энэ мөчөөс сонирхолтой зүйл болж эхэлсэн. За яг үнэндээ бол нөгөө Ким буудлын байранда ганцаараа байгаагүй юм билэ. Түүний найз стилист Саймон гэдэг хүн болохоор доод давхарт унтчихсэн байгаа. Тэгээд дээр юу болж байгааг тэр бол нөгөө Кимийн хашгирах дунд сэрэх хүртлээ үнэндээ огт мэдээгүй. За юу болж байгааг очиж шалгахын оронд нөгөөх чинь ямар нэг ингээд онцгүй зүйл болж байгаа гэдгийг ойлгоод угаалгын өрөөрөө гүйж ороод хаалгаа төгчсөн. Тэгчээд Кортни Кендл хоёртой шөнийн клуб руу хамт явсан Кимийн хамгаалагч руу шууд залгасан. Тэ мэдээж хамгаалагч нь мэдээлэл авсан даруйда буудлын руу аль болох хурднаараа буцаад ирсэн. За нөгөө дээрэмчид чинь энэ үеэр бол сандарч эхэлсэн байгаа. Яасан гэхээр доор байсан тэдний нэг болох Юнис Аббас гэдэг хүн болохоор цагдаа ирж гин гэж нөгөөдөлдөө анхааруулсан. Энэ Юнис Аббас гэдэг хүн болохоор 62 настай багийн одоо хамгийн ахмад хүн юм байна. Гэхдээ энэ хүн бол гол үүрэгтэй хүн ерөөсөө биш, зүгээр л ингээд туслах үүрэг гүйцэтгэжсэн. За тэгээд яарах хэрэгтэй гэдгээ мэдээд тавуулаа зорьсон зүйлээ авсан болохоор тэндээс гараад явцгаасан. Явхаасаа өмнө Кимийг угаалгын өрөөнд төгччээд дараа нь дугуйгаа унаад ор мөргүү алга болсон. Дугуй унсан нь өөрөө бол анзаарагдахгүй зүгтаж чадах маш ухаадлаг тийм одоо арга байсан. За шөнийн 3 цаг болж байхад дугуйтай явж байгаа хүнийг ер нь бол хинч сэжиглэхгүй. Парист одоо дугуй бол угаасаа хаасаагүй байдаг. Тэгээ олны дунд орж уусаад Кимийн хамгаалагч ирэх үеэр тэд нар бол аль хэдийнэ зүгтцсан байсан. Ингээд хэдэн өдрийн турш энэ хүмүүс өөрсдийгөө төгс дээрэм хийчлээ гэж бол бодож исэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэдний нэг нь бүх зүйлийг өөрчилсөн алдаа гаргасан гэдгээ ойлгодог. За энэний тухай дараа хэдүүлээ мэдээж авцгаана. За хэсэг хугацааны дараа л нөгөө стилист Саймон гэдэг хүн Ким дээр очиж уяаг нь тайлаад тэд бол шууд цагдаа дуудсан байгаа. За цагдаа нар яваад утсан ч гэсэн Ким сандарсан хിവэр байсан. Яагаад гэхээр дээрэмчид бас цагдаагийн хувцастай байсан болохоор аль нь ингээ жинхэнэ аль нь хуурмж гэдгийг тухайн үедээ бол мэдэж чадахгүй ингээд маш бүх зүйл ойлгомжгүй байсан ба. За эхэндээ цагдаагийн дарга нь Ким Кардашиан гэж хэн болохыг ерөөсөө мэдэхгүй байсан юм бэлээ. Тэгээ тэр бол хажуудаа байсан нэг ажилтнаасаа асуусан чинь нөгөөх нь бас мэдэхгүй байсан. Тэгэхээр нь Google-с тэр хоёр хайсан чинь бүр ингээд сая дагагчтай, дэлхийд даяар маш алдартай Америкийн реалити шоуны од гэдгийг нь мэдэж авсан юм байна. Ингээд энэ мэдээлэл бол нэгэн цагийн дотор дэлхийд даяар тарж эхэлсэн. Тэгээ яг тэр үеэр Kanye West болохоор тоглолттой байж таарад тоглолтын багийн нэг хүн болохоор энэ мэдээг Kanye-д дуулгаснаар тэр бол тухайн тоглолтоо шууд зогсоогоод Парис руу яаралтай нисэх шийдвэрийг гаргасан юм байна. Цагдаа нар Кимийн байрлаж исэн өрөөг нэгжиж үзээд дээрэмчид бэлийн өмссөн байсан болохоор тэндээс нь бол ямар ч хурууны одоо олдоогүй юм байна. За бас тэд нар төр одоо хэрэглээд хайдаг burner phone ашиглаж исэн болохоор мөрдөх боломжгүй байсан. За ирж буцахтаа ашиглаж исэн дугуйнууд нь болохоор тухайн 7 хоногийн ихээр хулгайсан дугуйнууд байсан. Ингээд энэ маягаар бүх зүйл маш нарийн төлөвлөсөн юм шиг эхэндээ бол харагдчихсэн. Гэхдээ бүгд төгс бол яг үнэндээ байгаагүй. За яасан бэ гэхээр тэд нар бол дугуй унтсан хурдтай цухтааж авах үеэрээ нэг нь бол Кимийн $31,000 үнэтэй платинум загалмайг гудамжинд унгаацсан. За маргааш нь болохоор нэг хүү ягуун үний зам дээр тэрийг нь одоо ингээд явж байгаад олсон юм билэ. Гэхдээ яг хуу дээрэмчид тэрийг хаялаа гэд нэх бараг тоогоогүй байх. Угаасаа авсан өөр үнэтэй зүйлүүд тэднэрт бол хит байсан. Цагдаа нарын бодсноор ихэнх үнэтэй эдлүүдийг дэлхийн алмазны нийслэл гэгддэг Antwerp хот руу явуулсан байх магадлалтай. За тэнд нь болохоор үнэт эдлүүдийг зараад, хайлуулад өөр шин үнэт эдлэл болгосон байж болно. Тэгэх юм бол бараг мөрдөх боломж байхгүй гэж үзэжсэн. Дээрмийн дараа хэдхэн цагийн дотор дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд зөвхөн энэ хэргийн талаар бичиж шуугиж эхэлсэн. За энэ нь бол Францад сүүлийн 20 гаруй жилд гарсан нэг хүнийг дээрэмдсэн гэх хамгийн том дээрмийн хэрэг гэж бүртгэгдсэн байна. За энэ үйл явдал Ким Кардашианыг бараг өөрт өөрчилсөн гэж хэлж болно. За тухайн өглөөнөө Ким бол Америк руугаа буцаж нисээд сошиал орчинд бол нэг
хэсэг хугацаанд тэр чив чимээгүй байхаар шийдсэн. Бараг хинтэй ч ярихгүй, хинтэй ч харилцахгүй, зөвхөн хүүхдүүдтэйгээ хамт нам гүн байхаар шийдсэн. Ким бол ийм байдлаар сэтгэл зүйгээ засахыг оролдож явах үеэр Францын цагдаа нар хэрэг хийсэн хүмүүсийг олохдоо ойртчихсэн. Эхний хэдэн 7 хоногийн турш цагдаа нарт бараг юу ч байгаагүй, хурууны хээ байхгүй, буудал доторх камерын бичлэг гэсэн зүйл байхгүй, найдвартай гэрчж байхгүй байсан. Гэхдээ дээрэмчид тооцоолоогүй нэг чухал уул мөрийг үлдээчихсэн байсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Кимийн бугууг боосон байсан тэр пластик уяан дээр үлдсэн маш жижиг ДНХ-ийн уул мөр байсан. Гэхдээ тэр даруйдаа тохирох хүн бол олдоогүй юм байлээ. За Францын цагдаа нар ерөнхийдөө бодол энэ хэргийг зүгээр нэг энгийн хүмүүс одоо ингээл яахнууд туршаад үзье гэсэн байдлаар хийгээгүй гэдгийг бол мэдчихсэн. Төлөвлөгөө нь өөрөө нарийн бас цэвэрхэн хийгдсэн байсан. За тэгээд Аажмарт хэд бол зураглал гаргаж эхэлсэн. Эцэст нь Парис даяар зохион байгуулсан баривчилгааны ажлыг эхлүүлсэн юм байна. Солонгосын Happy Monday брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампон албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалагдаж эхэллээ. CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Найдвартай хамгаалалт 5 тухыг танд мэдрүүлэн Happy Monday CU-гийн бүх салбараас. 2017 оны 1 сарын 9-ний өглөөний 6 цагт дээрэн болсноос хойш 3 сарын дараа Парисын захын хороололд цагдаа нар нэг байрыг бүсэлж зогсоод довтлохонд бэлэн болсон. Дотор нь бол тухайн шөнө буудал руу дайрсан 5 хүний нэг болох Юнис Аббас унтчихсэн юм байна. За тэгээ цагдаа нар хаалгыг хүчтэй зөхөж онгойлгоод сөрд уйлаантай дайралт хийж барьж авсан. Яг ийм байдалтайгаар Францын цагдаа нар бол Парисын тентхийн бүсүүдэд зэрэг дайралт хийгээд 17 с сэжигтнийг яг нэгэн зэрэг баривчилж чадсан. Тэдний дунд Кимийн байсан буудалд нэвтэрч орсон 5 хүнээс гадна энэ хэргийг зохион байгуулахад оролцсон бусад хүмүүс бол багтжсэн. Ингээд сүүлийн үеийн хамгийн том алдартны дээрмийн ард байсан бүх хүмүүсийг нэг нэгээр нь орноос нь босгож баривчилж эхэлсэн. Кимд бол энэ талаар шууд мэдэгдсэн. За баривчилгаа түүнийг баг зэрэг тайвшруулж исэн ч гэсэн бүрэн амар амгалан болгоогүй. За тэр өдөр бол зочид буудалд ажиллаж исэн ресепшнийг бас энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийн нэг гэж үзээд бараг 36 цагийн турш байцаалт хийж дараа нь ингээд Ким буруугүй юм шиг байна гэж сулсан юм бэлээ. Бас Кимийг Парист байх хугацаанд нь үйлчилж исэн лимузингийн жолоочийг ч гэсэн сэжиглсэн. Тэр хүн болохоор Кимийг тухайн орой хамгийн сүүлд буулгасан хүн, бас буудал руу орох үеэр хамгийн сүүлд харсан тийм хүн нь байсан. Цагдаа нар баривчилгаа хийх үеэр 17 сэжигтний дунд тэр жолооч бас багтжсэн. За тэгээд энэ хэргийн шүүх хурал маш олон жилийн турш Францын хууль эрх зүйн системээр бол явсан байгаа. Цагдаа нар бол утасны дуудлага, гудамжны камер, өчүүхэн жижигхэн ДНХ-ийн мөрүүдийг холбоож тайлбарлах шаардлагатай байсан. За эцэст нь бол хэрэг гарснаас хойш бүхэл бүтэн 9 жилийн дараа буюу 2025 онд ингэ түрүү жил гэсэн үг шүү дээ. 4 сард шүүх хурал Парист бол эхэлсэн байлээ. За тухайн үед нийт бол 10 хүн шүүгдчихсэн. Тэрэн дунд Кимийн буудал руу нэвтэрсэн 5 гол дээрэмчин бас тэднэрт тусалсан бусад хүмүүс бол багтжсэн. За ихэнх нь болохоор гайхалтай нь ингээд 60-аас 70 насны хүмүүс байсан болохоор Францын хэвлэл мэдээлэл тэднийг бол Grandpa Robbers буюу өвгөн дээрэмчид бас өвөөнөрийн бүлэг гэж нэрлэж исэн. За тэгээ сэжигтэн болгон бол хүнд ялтай тулгаарсан зэвсэгтэй дээрэм, хүн барьцаалах, зохион байгуулалттай гэмт бүлэгт оролцсон гэсэн ийм зүйл ангуудаар нийт 9 эрэгтэй, нэг эмэгтэйг 10 сая долларын үн бүхий үнэт хэдлэл дээрэмдсэн хэрэгт буруутгасан юм байна. За шүүх хурлын үеэр Ким өөрөө мэдүүлэг бол өгсөн. Тэгээд өөрийгөө болохоор тэр өдөр өөх гэж гэж бодоод амьд үлдээгээч гэж гуйж исэн тухайгаа бас хүүхдүүдээ тэр үед бодоод би ахаад хизээж тэднийг харахгүй байх гэдгээсээ хөтлөө айжсэн талаараа ярьсан байсан. Бас тэр үед болж өнгөрсөн үйл явдлыг дахин боддог талаараа нуулах эхэлсэн. Ингээд энэ шүүх хурлын үеэр бол танхим тэр чигтээ айгүй тийм сонин уур амьсгалтай байсан. Яагаад гэхээр ингээд шүүгдэж байгаа хүмүүс ихэнх нь нас агсан, буурал үстэй, зарим нь бүр ингээд таяг тулсан хүмүүс байсан. Францын хэвлэл дээр бол бас л энийг нь хошигноод аюултай гэмт хэрэгтнүүд гэхээсээ илүү гэр бүлийн оройн хоолнд сууж байгаа өвөө нар шиг харагдаж байна гэд бичсэн байсан. Дээрэмчид бол тус бүрийн өөрсдийн хувилбараар тухайн болсон үйл явдлыг тайлбарлаж ярьсан. Зарим нь болохоор өөрсдийгөө ингээд бага үүрэгтэй байсан юм шиг харагдуулахыг хичээж исэн байгаа. Зарим нь бүр ямар ч оролцоогүй гэж гүрийгээд өөрсдийгөө уснаас хуурай гаргахыг оролдож исэн. Гэхдээ цагдаа нарын гарт байгаа баримтууд бол хүчтэй байсан.
За утасны ярианууд дээр тэд нар үнэт эдлэлээ яаж зөөх үү, яаж зарах уу гэдэг талаар төлөвлөж исэн нь ил болсон. За буудлын ойролцоох гудамжны камерууд тэдний шүн дунд дугуй унаад ингээд цухтааж байгааг бол бичиж авсан байсан. Хамгийн гол нь тэр нөгөө пластик уяан дээрх DNA авмаар бас нөгөө Юнис гээд залуугийнх болох нь батлагдсан. За ийм баримтуудын өмнө нь бол тэд нар бурууга хүлээхээс өөр аргагүй байсан. За гол толгойлогч нь байсан авмаар Кимээс уучлал гуйсан захиах хүртэл бичсэн байсан. Гэхдээ инглигээд Кимийн хувьд юу ч өөрчлөгдөөгүй. Тэр бол өөрт ингээд айцтайгаа үлдсэн. За тэгээ 2025 оны 5 сард шүүх хол эцсийн шийдвэрээ гаргаад 10 хүнээс 8-ыг нь буруутайд тооцоод 5 гол дээрэмчин хамгийн хүнд ялыг авсан юм байна. Одоо ингээд сонсголгүй дүлий болсон өвгөн авмаарт болохоор 8 жилийн хорих ялыг оноосон. За бусд нь болохоор 3-8 жилийн ял авсан юм байна. Гэхдээ энэ хэрэг олон асуултанд хариулт авч чадаагүй үлдсэн юм бэлээ. За яагаад гэхээр нөгөө хулгайлагдсан эд зүйлсийн бараг ихэнх нь олдоогүй юм бэлээ. Нөгөө цухтаж явж байхдаа газар унгасан гэсэн загалмаанаас бус нь бол ор сураггүй ингээд алга болсон. Тэрнээс гадна хамгийн хачирхалтай нь ял авсан хөгшчүүдийн ихэнх нь болохоор 60-70 настай. Тэгээд зарим нь эрүүл мэндийн асуудалтай байсан болохоор шүүхээс 3-8 жилийн ял оноосон мөртлөө сүүлдээ бараг бүгдийг нь шахуу хяналттай сул байлгахаар болсон юм билээ. Тэгэхээр одоо тэд нар бараг ихэнх нь ингээд тэнсэн харгалзах нөхцөлтэйгээр гэрийн хороонд ингээд сул чөлөөтэй байгаа гэсэн үг юм байна. Кимийн 4 саяын үнэтэй бөгж одог болтол олдоогүй. Тэгээ эцэст нь бол энэ бүхнийг дүгнээд харахад энэ дээрэм зөвхөн мөнгө үнэт эдлийн тухай гэхээсээ илүү алдар нэр хүндийн хар бараан талыг харуулсан түүх болсон. Хүний нэг удаа постлсон пост ямар нэг этгээдийн дээрмийн бай болох магадлалтай гэдгийг бол харуулсан. За Ким Кардашиан энэ үйл явдлаас хойш илүү их хамгаалалттай байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бас үнэт эдлэлээ онлайн орчинд харуулхаа болоод сошиал орчноос удаан хугацаагаар холдсон. За ингээд ийм нэг түүх байна. Алдартай хүмүүс гэлтгүй одоо энгийн бид нар ч гэсэн сошиал орчныг болгоомжтой хэрэглэхийг зөвлөмөр санагдлаа. Хаана байгаагаа одоо ингээд юу хийж байгаа, хинтээ явж байгаа гэдгийг аль тэр болгон цаг тутамд постлох нь бас нэг төрлийн эрсдлийг дагуулж яадаг гэдгийг битгий мартаарай. Ингээд өнөөдрийн нэмэлт дугаартаа маань Солонгосын Happy Moon Day брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даавын тампоныг та CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Хэдүүлээ энэ хагасаа өдөр 157 дахь подкастаар эргээд уулзъя.